Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ сувгаараа би бодит болсон гэмт хэргүүдийг баримтад тулгуурлан чимээгүй өгүүлэх болно. 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой Сөүл хотын Итавон дүүрэг энгийн нэгэн баярын орой шиг эхэлсэн. Халлоуины баярыг тохиолдуулан мянган залуус хувцаслаж, инээж хөхрөн зураг авч гудамжаар дүүрэн хөл хөдөлгөөн үүсгэсэн байлаа. Итавон бол анхнаасаа гадаа дотоодын иргэд хамгийн их цуглардаг шөнийн амьдрал идэвхтэй бүс бөгөөд ялангуяа Халлоуины үеэр албан ёсны зохион байгуулагчгүй ч гэсэн жил бүр асар олон хүн өөрсдөө цуглардаг онцлогтой газар юм. Гэвч хүмүүсийн баяр хөөрийн цаана нэг том аюул нуугдаж байсныг хэн ч анзаараагүй, эсвэл анзаарахыг хүсээгүй. Итавон дүүргийн гол асуудал нь түүний бүтэц юм. Нарийн өгсүр гудамжууд, хоёр талаасаа хан мэт барилгаар хавчигдсан замууд, олон хүнийг нэгэн зэрэг аюулгүй нэвтрүүлэх боломжгүй байсаар ирсэн. Яг осол болсон тэр гудамж ойролцоогоор 3-4 метрийн өргөнтэй, дээрээс доошоо налуу байралтай байсан бөгөөд ийм газар олон зуун хүн зэрэг шахагдвал ямар аюултайг мэргэжлийнхэн сайн мэддэг. Гэтэл тэр орой тэнд хэдэн 100-аар биш, мянгаараа шахагдсан байлаа. Итавонд ойролцоогоор 100,000-аас дээш хүн цугларсан гэж хожим тооцоолсон байдаг. Ихэнх нь 20 хэдтэй залуус, анх удаа Халлоуин тэмдэглэж байгаа хүмүүс, гадаадын жуулчид байсан. Хэн ч үхлийн талаар бодоогүй. Бүгд л хөгжилдөж, баярлаж, ердөөл сайхан дурсамж үлдээхээр гарч ирсэн. Гэвч албан ёсны зохион байгуулагч байхгүй, хүн урсгалыг хянах систем байхгүй, цагдаа аюулгүй байдлыг бэлтгэл хангалтгүй байсан нь нөхцөл байдлыг аажмаар хяналтаас гаргасан. Оройн цаг өнгөрөх тусам хүмүүсийн тоо нэмэгдэж, нарийн гудамжинд дээшээ гарах, доошоо буух урсгал эсрэгцэж эхэлсэн. Хэн ч зогсоож чиглүүлээгүй учраас хүмүүс бие биенээ түлхэж, шахаж эхэлсэн бөгөөд эхэндээ энэ нь энгийн нэг шахталцаа мэт санагдсан. Гэвч аажмаар шахалт нэмэгдэж, зарим хүмүүс амьсгалахад хүндрэлтэй болж эхэлсэн. Амьсгалж чадахгүй байна, хит их хүн байна гэсэн хашгираа сонсогдож байсан ч баярын чимээ, хөгжмийн дуу олон хүний шуугаанд дарагдсан. Хамгийн аимшигтай мөч нь анхны хүн унсан тэр агшин байсан. Нарийн налуу гудамжинд унсан хүнийг босгох орон зай байгаагүй, харин ч дээрээс нь дараагийн хүмүүс шахагдаж унаж эхэлсэн. Энэ бол гүйж дайрсан осол биш, харин олон нийтийн дарагдал. Өөрөөр хэлбэл Crowd Crash гэж нэрлэгддэг маш аюултай нөхцөл байдал байлаа. Ийм үед хүний бие гаднаасаа зүгээр мэт харагдавч чэйжин шахагдаж, уушиг нь тэлэх боломжгүй болдог бөгөөд хэдхэн минутын дотор амьсгал богдож, ухаан алдаж, цаашлаад амь насаа алдах эрсдэлд хүрдэг. Итавоны хэрэгт амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь яг ийм байдлаар гаднаасаа ноцтой гэмтэлгүй атлаа дотоод даралтаас болж амиа алдсан байдаг. Энэ нь уг осол хичнээн чимээгүй, гинэт бас хурдан өрнөснийг харуулдаг. Хүмүүс унаж, ухаан алдаж байхад эргэн тойрных нь хүмүүс ч өөрсдөө шахагдан туслах боломжгүй байсан нь хамгийн харамсалтай. Осол болсны дараа бодит байдал тодорхой болсон. Түргэн тусламж, аврагчид ирэхэд гудамж аль хэдийн хүний биеэр дүүрч, нэвтрэх боломжгүй байдал үүссэн. Алтан минутууд алдагдаж, амь аварч болох байсан олон хүн цаг хугацаатай уралдан тэмцэж чадалгүй хорвоог орхисон. Хожим ил болсон баримтуудаас харахад осол болохоос өмнө цагдаагийн 112 дугаарт хүн хит их байна, аюултай боллоо гэсэн олон дуудлага ирсэн байдаг.
Гэвч эдгээр дуудлагыг ноцтой төвшөнд авч үзээгүй. Нэмэлт хүч илгээгээгүй нь асар том алдаа болсон байв. Эцэст нь нийт 159 хүний амь алдсан тухай албан ёсоор зарлагдсан. Энэ нь зүгээр нэг тоо биш. Харин ардаа, эцэг эх, ах дүү, найз нөхөд, мөрөөдөл, ирээдүй үлдээсэн бодит хүмүүс байлаа. Тэдний ихэнх нь энгийн нэг оройгоор гадуур гарсан. Хизээж эргэж ирэхгүй аялалд явна гэж хэн ч төсөөлөөгүй. Итевоны хэрэг Солонгосын нийгэмд асар том зохиолт болж төр засаг цагдаагийн байгууллагын хариуцлагын талаар өргөн хүрээний маргаан өрнүүлсэн. Олон нийт яагаад урьдчилан сэргийлж болоогүй вэ? Яагаад анхааруулгыг үл тоосон бэ? Хэн энэ нэмэгнэлийн хариуцлагыг хүлээх ёстой вэ гэсэн асуултуудыг тавьсаар ирсэн бөгөөд эдгээр асуултуудын хариу өнөөдөр ч бүрэн тодорхой болоогүй хэвээр байна. Гэвч нэг зүйл тодорхой болсон нь олон нийтийн аюулгүй байдал хизээж хоёрдугаар тавигдаж болохгүй. Ямар ч баяр ёслол хүний амь наснаас илүү үнэтэй биш гэдэг үнэн юм. Энэ бичлэгийг үзэж сонсож байгаа хүн бүр дараа олон хүнтэй газар очихдоо илүү анхааралтай байж эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдэрвэл эртхэн холдож өөрийгөө болон бусдыг хамгаалах ухамсартай байх нь чухал. Итевоны хэрэг бол айдас төрүүлэхийн тулд биш, харин биднийг сэрээж, ботход хүрэхийн тулд яригдах ёстой түүх юм. Бид үүнийг мартах ёсгүй. Учир нь мартах юм бол ижил эмгэнэл дахин давтагдах аюул үргэлж бидний дэргэд байдаг. Хэлгүй орчуулагч байлаа. Үнэн чимээгүйгээр. Энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Хэрвээ миний бичлэг таалагдвал намайг дэмжиж лайк дараарай. Мөн миний сувгийг дагаарай. Би цаашдаа илүү олон бичлэг оруулах болно. Баяртай.